За кодогоо гэдэг нь болохоор тийм тохиолдол ч гэсэн байгаа. Бас туршлагаа бас хэлдэг энэ. За токи буюу үй үед та маны заримдаа тий нани осроо бүр ямар нэг юм хийнэ гэж Японд тайлбарсан байна. За монголоор хэлэх юм бол тийм тохиолдолч би тий хийж байсан удаа би буюу итгэхгүй байгаагаа хэлэх үед гэж юм те. Өмнө нь ямар нэгэн үйлдэл хийж байсан туршлагаа бас хэлэх үед хэлэх юм байна. Хаяа нэг тохиолддог зүйлээ бас хэлэх юм байна. Тэр өмнө тэгжсэн удаа байгаа те гэсэн хэлнэл хэлэх нэ штэ. За Сэцүү закуг нь харах юм бол доошигийн жишоки хувилбар болон доошигийн най хувилбар дээр котогаро гэдэг юм залах нэ. За хэдүүл шууд рэбүнлүү эхлээд орох юм бол Нихонди итакотого аримас буюу Японд очиж байсан удаа байгаа. Энэ өөрөө туршлага хэлж штэ надад тэгжсэн бас удаа байгаа гэж хэлэхтэй тий. Өмнө хийжсэн зүйлээ хэлж штэ бас тий. Нихоны итог одоог аримас буюу Японд очиж байсан удаа бол би тэгж байсан гэж. За хитово даре демо мачигау кодога аримас. Хитово даре демо мачигау кодога аримас. Sorry, мачигау кодога аримас буюу одоо хитова хүн бол даре демо одоо хүн болгон мачигау кодога аримас буюу алдаа гаргах үе бий. Алдаа гаргах үе бий гэж хэлж байгаа гэсэн. За хэдүүлээ энэ котомо ару гэдэг нь болохоор юу гэсэн үг юм бэ гэдгийг харъя. За жишээ нь ваташи wa itsumo densha de kasha made ikimasu ka toki kuruma de iku koto mo arimasu буюу私はいつも電車で会社まで行きますбуюу одоо би үргэлж電車буюу метрогоор өөрийнхөө кайша гэдэг маань яг компани боловч бас ажил гэж бодохоор орно л та. Ажил хүртлээр одоо явдаг метрогоор тий. Боловч токи буюу заримдаа курумаде ику кодомо аримас гэхээр машинаар ч гэсэн курумаде машинаар ч гэсэн машинаар ч гэсэн одоо тий ику кодомо аримас гэхээр явах үеч ч гэсэн байна. Машинаар явах үеч гэдэг тий үеч гэсэн байна гэж хэлж байгаа гэсэн үг. За дахиад харъя. Аан тэгсэн мэт өөр нэг рэбүн харах юм бол аан ицүмо докоте бенки сүрүнө буюу одоо үргэлж хаана хичээл хийдэг вэ гэж асуусан чинь бэ нь болохоор юу гэсэн бэ гэвэл ицүмо ва ие дэсё буюу одоо ер нь үргэлж бол одоо гэртээ хийдгээ гэрээ гэж хэлж штэ тий. Демо гэхдээ таманы тошоканы бенки сүрү котомо ару буюу үе тий хаяа нэг тошокан буюу намын санд хичээл хийх үеч гэсэн байна. Үеч гэсэн байдаг гэж хэлж байна. За тэгээд би бас хэлсэндээ туршлаган дээр бас ярьдаг туршлага гэж ярьж ирсэн. За тэгэхээр үйл үгийн та буюу табета нонда тий итта гэдэг дандаа таагаар төгсөн. Та хэлбэр дээр кодого ару болцохоор өөрийнхөө туршлагыг хэлж байгаа үйл. Туршлагаа хэлж байгаа гэсэн. Фужи саны санкай нобота кодого аримас буюу фужи уулд 3 удаа авирч байсан удаа байгаа. Авирч байсан гэдээ өөрийнхөө туршлага хэлж байна. Тэгэхээр нобота буюу авирах тийм. За дараагийн банжи жамп гэж нүсрээд идэх шүү дээ. Банжи жампしたことがあります。したгэдэг та. Банжи жампしたことがありますбуюу тэгж өсөж байсан. Одоо надад тэм туршлага байгаа. Тэгж байсан гэж хэлж байгаа.